цааны ирэх мөндөд үзэгчтэй та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Та бүхэндээ өнөөдөр цагаан хоолны нэвтрүүлгээр монголчуудын өргөийг хэрэгэлдэг буузыг хийж үзүүлэх гэж байна. Хоёулаа ингээд шарбурцгаар цагаан монголчуудын үндэсний хоол бууз бань шиг хийж үзүүлье. Хоёулаа ингээд хоолоо эхэлж хийх үү? За. Энэ бууз баншинд минь орох зүйлүүдэд танилцуулъя. Энд бууз баншинд сонгон, давс, байцаа, мөг амтлагч өнөөдрийн заах хоолнд маань орох хуваачуу, дайлуу, энэ хятад үндэсний амтлагчууд амтад перц амтлагчууд орно. Энэ хоолоо хийхээ өмнө шарбурцгаар хийсэн мах орлуулагч эхлээд ургамлын досоор амтлана. Тэгээд шарбурцгийн жан энэ шарбурцгийн тусгай зориулалтын амтлагчаар амтлаад бэлэн болгосон шанз маань энд бэлэн болчиход байна. Ингээд хоёулаа гурлаа зуурч эхэлэх үү? За тэгээ. За. Би зархлаа. За. Энэ гурландаа бол бас баг зэрэг давс хийж өгөх зүгээр. Давсаа хоёулаа өгөн шөдлөө. За. Тэгэхэд гурлан амтлаг болно. За тэгээд энэ шансныхаа орцоор бууз хийсэн ч болно шүү. Өөрсдийн дуртай ногоогоо оруулаад банж хөвлөд хийж болно. За ингээд гурлаа зурхтаа хит их өтгөн биш дунд зэргийн хатвал жоох ус нэмдэ. Дунд зэргийн зөөлөн зурхад соналт сайтай бууз баншны минь хэвэн цэвэрхэн гоё гарна. За одоо ингээд бууз баншны минь гурил бэлэн боллоо. Ингээд энэ гурлаа баг зэрэг амраагаад дараа нь бууз банш хоёлаа чимхээ. За одоо тэгээ хоёлаа яах вэ дараа нь? За одоо энэ шарбурцны шанзанд маань шанзаа хоёлаа амтлахыг дараалаар нь. За шанзаа хоёлаа амтлая. Энэ шанзаа амтлахдаа эхлээд ургамлын тосносоо хийн. Зэрэгээд дараа нь энэ шарбурцны жангаар уг шанзаа өнгийн бор болгож хийн. Тий. Дараа нь энэ зориултын шарбурцны амтлагчаар ингээд тэгээ бус амтлагчудаа эдгээрийг бүгдийг холиод ингээд хутгана. Тэгээд энэ шанцанда бас бууз баншаа зөөлөн болгохын тулд дөпөө нэмж хийж болно. Инхээр өшөө уг хоолны мен тэжээлэг шанар нэгдэх хэвээр. Ингээд дөпөөг нэмж үзүүлээ. Дөпөө болохоор шарбурцгийнхаа сүүгэр хийсэн бяслаг. Тийм учраас уург тослог ихтэй өшөө малын гаралтай сүүг батхад кальцаараа 1.7 дахин их. Тэг хүмүүс дөпөг ер нь дэлхийд даяараа их өдөр тутам олон сая хүн идэж байна. Ингээд за энэ шанцанда ингээд давсаа энэ хэмжээнд нь тааруулж амтлана. За дараагийн гол шарбурцныхаа шанзыг амтлагч байна. Мөг амтлагч. Мөг амтлагч, хуурай мөг амтлагч. Ингээд шанзанда тохируулаад хэрэглэнэ. За өөр юу хийх гэлээ? За энэ болохоор бид нар өөрсдөө ингээд тарж ургуулсан урт байцаа.
ургамал байгаа. Бас мөн нарны гэрэл үзүүлэхгүйгээр ингээд шинэ тэжээлийн алдагдуулахгүйгээр хатаасан байгаа. Ингээд энд баг зэргийн амтад перс. Энэ улаан чинжүү юу? Тийм, улаан чинжүү. За одоо шанц маань бэлэн болчлоо. Бууцаа хийтэ. Буусныхаа гурлыг үлдсэн минь. Гурал маань ингээд амарчсан. Оо яг болцсон байна. За. Иймэрхүү хэмжээтэй гонцгойлоод тэгээд би хэмжээдэг нь үлдсэн байна. Илтээд үгүй. За тэгээ. За хоёулаа өнөөдөр монголчуудын ярьдгаар цэцгэн хэлбэртэй чимхэлтэр чимхэтэ энэ гурлаа ингээд баг зэрэг хавтгай болгоод илтгэд одоо дугуй болохоор хуж бэлдэж өгнө. Сузаан ингэн ер нь гурал нь ингвитер байхдаа зүгээр яг чимхэх болондоо. За болцсон уу те? Болсон яг болж байна. Ингээ гурал маань нэг иймэрхүү хэмжээтэй. Тэгээд эрэмгээр ийм нингэн байвал идэхэд их тохиромжтой болдог. Ингээд бүгдээрээ цэцгийн хэлбэртэй бууз чимхээ. Юуныхаа буусанд орох шансны хэмжээ нэг иймэрхүү байх хэрэгтэй. Ингээд үүнийг чимхэхдээ эхлээд хоёр хэсгийг ингэж наагаад тэгээ ээлж дараа ингээд тойруулаад амсрын чимхэн. Зэн жахан юу болчлаа. Ингээд бууцаа тавихаас өмнө жигнүүрээ баг зэрэг таслах ёстой. Чимхсэн бууцаа ургамлын тосонд дөрөөд тавьсан ч болно. Таслахгүйгээр шууд дөрөөд тавьчих юм уу тий? Ингээд буусныхаа яриадыг юунда ургамлын тосонд дөрөөд тэгээд тавина. За. Би багцаа чимхэж үзье тэхүү. Тэгээ. Нэг хэр зэрэг хоёр халбар хийсэн үү те? Тэгсээ ойролцоогоор. За. Арай багдуулаад байгаа болов. Энэ юус гоё. Энэ арай жижиг бууц болоод байна. Оо юм болсон. Гэтэ болно. Хоёул дараагийнхын шанзаа арай их хий. Ойлгохгүй байна. Тий. Гурилаа баг зэрэг хавтгалж өгвөл шүү зүгээр. За. Одоо шанзаа арай төрөвчхээс арай их хийнэ.